Сайн бацгаана уу? Бүгдээрэнд нь өглөөний мэнд өдрийн мэнд орой мэнд хүргэе. За би тэд өнөөдөр эсхийн ном хийгээ сууж байгаа 3 torоо үлгэрээр. Яагаад энийг хийж байгаа гэхээр бага охиныхоо цэцэрлэг дээр маргааш бит хоёр үлгэрийн цаг зохион байгуулж байгаа. Тэгээд эсхийн ном хийнгээ ээжтэйгээ буугаалсан байгаа. Сонирхъя. За ээж юу хийж байгаа? Сургалтынхаа материалыг хэлж. Маргааш хойлоо юу хийж байгаа лээ? Үлгэрийн цаг. Хинэ. За үлгэрийн цаг хүүхдэд ямар ач холбогдолтой лээж? Үлгэрийн цаг уу? Үгийн сан баяжуулахад бага насны хүүхдүүд бол үгийн сан баяжуулахад хэрэгтэй. Арай томхон нь бол танин мэдхгүй, хийсвэр сэтгэхгүй хөгжүүлэх. Төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх гэдэг. Үлгэрч одоо чухам их ач холбогдолтой байгаа шүү дээ. Одоо тэг үлгэрийн цагтаа зориулаад юу хийж байгаа юм? Хүүхдүүдэд таниулахын тулд ингэдэг үзүүл маяг юм уу та? Ийм юм бол. Эсхийн ном хүүхдэд ямар хэрэгтэй юм? Хүлээж авах зүгээр юм болов. Яг хүүхдүүд ерөнхийдөө бол юу ч мэдгүй бас нөгөө жоохнууд чинь. Тэгэхээр гахаан тойроо, байшин гэл тэдний ингээд харагдах үзэгтүүд ингээд барьж, хурж мэдэрдэг хүмүүст ингээд нэг хүрээд мэдрүүлчихдэг юм уу гэж бодлоо. Сууж энэ. За тэгээд номтойгоо хавсраад хөгжим бас орох чааш таач. Тий. Тэгэхээр маргааш сургалт гэх юм одоо. Хэмнэлээ хичээл орноо. Хэмнэлээ хичээл орноо. Хаан 3 torооныхоо дууг занаа. Дууга бас зүг дуулах. Дууг нь хүмүүс хүүхдүүд дандаа буруу дуулаад идэх байхгүй. Тэг жоохон төвхтэй. Химнэлийн хувьд бол нэг удаа орсон ч гэсэн хүүхдийг тэр нөгөө химнэлийг зөв зохиол гэл мэдэрсэн бахад л дээл тэр санаа насны юусаа гарддаг байхгүй, дотроо суучдаг байхгүй. Тэр химнэлийн хичээлийг нэг удаа орсон ч байсан үр дүн яг тэр хүүхд авч чадах юм бол багш нь өгч чадах юм бол ном унших бол өдөр болгоны 10 минутын дадал хугацаа ордог бол химнэлийн хичээл бол ганц удаа ороход тэр хүүхд ойлгол авсан бахад дотроо суучих боломжтой байхгүй юу. Тэгээд мэдээж өдөр тутам хийгээд дадал болгочих юм бол мэдээж ойлгомжтой үр дүн хамаагүй илүү байна. Гэхдээ нэг удаа ороход тийж нөлөөлөх боломжтой хичээл байна шүү. За ингээд өнөөдрөөс эхлээд химнэлээ ярьж эхэлнэ. Химнэлээ ярьж гэсэн. Энэ бас нөгөө яг энэ насны хүүхдүүдийг урлагаар дамжуулж хөгжүүлэх нь аюул чухал байдаг. Дээрээс нь хэл яриатайгаа хамт дуу, хөгжим ингээ бүхэл талын юм ингээ зэрэгцүүлээд явбал хүүхэд нөгөө ямар ч юм энэ хэцүү шттэ, энэ би ойлгохгүй шттэ гэсэн юм хаалт байхгүй учраас хүүхдүүд бүх юм ингээ ижилхэн төвшөнд хүлээж аваад сурах чадвартай байдаг учраас ингээ зэрэгцүүлээд явчвал тэр өөр ядрах юм байхгүй, зовлонгүй тэгээ бүр ингээ том болсон ч гэсэн тэр нь хизээч арилахгүйгээр ингээ бидэн сууч чаддаг учраас байлуулах багаас нь л номоо урлагаа ингээд аль алийг ингээд бүгдийг ингээд хүүхдийг цогцоор нь хөрхөн хөгжүүлвэл өөрхөн санагдаад байна шүү дээ. Цогцоор нь хөгжүүлэх гэж хоёлаа номыг хөгжимтэй хавсаргаж оруулж байгаа тий. Номыг хөгжимтэй хавсаргаж болж байна. Номыг нөгөө спорттой хавсаргаж болж байна тий. Эцэг эхчүүд аль алинаар ингээд тэгтэл ингээд бага насны хүүхдүүдийн ном чинь хамгийн түрүүнд дуу, шүлэг нэг үгийг ингээд аван дахин давтаж ингэж явж байгаа учраас дуу шүлэгтэй хамгийн түрүүнд холбогддог. Дөрийн доочин мэрэгчлээ. Тэгээд багшийн дэдийг төгссөн шүү дээ. Тэгсээр нь одоо яагаад мэрэгчлэр ажиллахгүй ингээд хүүхдүүдтэй ажиллаад яваад байгаа вэ гэд хүмүүс гайхаж байгаа. Та бас ингээд тэтгэвртэй гарцсан шүү дээ. Тэгсээр нь яагаад ингээд эсгийн мэсгийн хайчилсан сууж байгаа юм бэ гэд хүмүүс гайхаж байгаа хаа. Та энэ дээр нэг хариулт өгөөч. Одоо бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдийг л хүн шиг хүн болоход туслах юмсал гэж бодож байна. Одоо хүүхдүүд уншихгүй байна. Дээрээс нь хэл ярианы хоцрогдолд орж байна. Монголч биш, ямар ч биш хүмүүс их олон болж байна. Хит их техникчж байна. Тийм учраас ямар ч байсан хойч ирээдүйдээ туслах санаатай л ингээд ноцолтол явж байна та. Сургалтынхаа онцлогийг хэлээд өгөөч. Ямар онцлогтэй? Залуу эцэг эхчүүд хүүхдүүдэд анханаас нь хэл ярианы хөгжил, зөв сэтгэхгүй, зөв дадалд яаж сурах вэ гэдгийг практик талаа бариад зөв ер нь л одоо боловсролын хамгийн эхний юм ч одоо зөв дадал суулгах байт юм ба шүү дээ. Зөв дадалтай хүн чинь тэрийгэ болж чаддгүй. Түүнийгээ улмал нөгөө өөрийнхөө мэдсэн сурсантай холбоод явдаг учраас эвтэйхэн шиг зөв хүн болчих юм болов уу гэж бодоод түүнд хэн туслах ёстой вэ гэхээр ээж аав л туслана. Бид одоо энэ хэцүү нийгэмд гэх юм уу их хөл толгойгоо олохгүй байна да бид чинь. Тэр нийгэмд эцэг эхчүүд бид нар л өөрсдөө энэ жоохон хэрсүүхэн, зөв бодолтой энэ олон мэдээлэл хэрэгтэй хэрэггүй энэ мэдээлэл дундаас хэрэгтэйг энэ хүүхдүүдтэй бид яаж өгөх вэ гэдэг талаас бол нөгөө зөв юм, буруу юм гэдгийг нэг ялгадаг болоод авчвал хүүхдүүд маань буруу тишгээ холбироод ах нь гайгүй шүү дээ. Тийм учраас аль болох багаас нь зөв хандлагатай, зөв төлөвшөлттэй, зөв дадалтай ийм хүн болгоод нэг сургуульд орохдоо нэг айтайхан шиг зовхгүй хүн шиг уншаа сурчих юм бол тэр хүүхд чинь цаашаа хөөхөн өөрөө зүгээр
гүгөөд яваад өгнө. Тэрний наан одоо бид нэр уншуул сурах гэж бүр зовчих юм. Номонд суугаад ингээд нэг сайхан анхаарлын төвлөрүүлээд суулга сурах гад нөгөөдүүлээ бүр зовоочих юм. Тэрийг бол зүгээр тоглоомын аргаар хөнгөн хялбар өдөр тутмын зөв татлаар хүүхдэд сургах ийм л зөвлөгөө өгөх юм байна. Тэгээд нөгөө 7 хоногт нэг удаа уулзаад сард хэдий хичээл орох вүлээ. Тэгээд даалгавар юу вэ гэдгийг та яриад өгч. Би сар 4 хичээл орно. 4 хичээлдээ бол ерөнхийдөө бол ном унших аргуудаа танилцуулна. Харин гэрийн даалгавруудад бол дандаа дадлаг ажлууд өгнө. Яг өөрийнхөө хүүхдтээр яаж ажиллаад ямар үр дүн гарч байгааг бид үнэхээр аргаа олохгүй байгаа бол сайхан харилцаад тэгээд яг тохирсон зөвлөгөөгөөс авч болно. Ягаад гэвэл хүн болгон адилхан байдгүй. Тэрийг тохирсон арга болохын тулд бас эцэг эхчүүд өөрсдөө уйгахгүй ажиллах хэрэгтэй. Ном уншиж сурах чинь тийм ч амар хөдөлмөр биш. Түүнийг тоглоомоор орлуулад нэг хүнд биш хүүхдүүдэд зовоохгүй тулд эхний удаа бол эцэг эхчүүд сурах нь дэмтэй байдаг. Таны онлайн хичээл орно тий? Орно. 4 удаагийн онлайн хичээл орно. Тэгээд бүтэн сар дадлагууд явна. За өөр сургалтын тал дээр хэлэх зүйл юу вэ? Яг манай сургалт бол дадлаг ажил голдуутай. Тэгтээ ерөнхий шугамынхаа онолуудыг бол хэлээд өгч юм. Тийм учраас үнэхээр хүүхдтэй хайртай хүүхдээ нэг зөв шиг сургач даа гэсэн хүнд бол ингээд чухал гэж бодоод байгаа шүү дээ. Сургалтаа. За ингээд бид дөрвийн сууж хийсэн хан гурван тоороо нэртэй эсхийн ном маань бэлэн болсон. Бага охиныхоо ангид үлгэрийн цагаа бид маш амжилттай тавьсан. Хүүхдүүдийн анхаарал төвлөрөл маш сайн, хүүхдүүдийн оролцоо маш сайн болж өнгөрсөн. Сургалтын талаар мэдээлэл авах хүсэх юм бол манай пэйж рүү бичээрэй. Бид та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Нэг уран дараа чамын төлөө. Ингээд явчих. Гинт ингээд байж байгаа тий. Уг нь идэж гэртээ орох хэрэгтэй. Энэ хараа хоёр талаар шүү дээ. Хашиж авчихвал. Хилийн наагаад юм шүү би. Хилнэ таягдсан уу? Энэ гурав гэртээ орох яаж явах вэ? Ба.